За сайн бацгаана уу. За та бүхэнд талбайны теннисний бүт яаж өмсөх вэ гэж өмнө бодож үзсэн үү? За би Японд байхдаа яг талбайны теннисний бүт хийдэг компаниас зөв яаж өмсөх вэ гэж яг мэрэгжлийн хүмүүснээс сурсан. Өнөөдөр та бүхэнд зааж өгнө. За сайн үзээрэй. Хай. За эхлээд пүүзнийхээ өсгөөрөө хөлнөх өсгийг сайн шахаж оруулах хэрэгтэй. За шахаж оруулсныхаа дараа пүүзнийхээ доороос нь эхлээд 1 2 3 дугаар игнийг 3 дугаар игний хүртэл нь болохоор нэлээд сайн чангалах хэрэгтэй. За 3 дугаар игнээ хүртэл нь чангалчаад 4 дугаар игнээс эхлээд тийм хүчтэй чангалахгүй байж бас болно. Сул ээж болно. За тэгээс хамгийн сүүлийн нөхрөө үдээснийхээ зүрийг буцаж оруулаад тойрог үүсгэх хэрэгтэй. Энэ тойрог үүсгэх хэрэгтэй. Нөгөө талаа ч гэсэн бас мөн адилхан тойрог үүсгэх хэрэгтэй. За ингээ хоёр талдаа тойрог үүсгэснийхаа дараа үдээснийхээ үзүүрийг тойрныхаа голоор нь хоёр талдаа яг адилхан оруулж өгнө. За ингээ оруулж өгснээр дараа маш сайн чангалах хэрэгтэй. Тэгээ чангалаад нэг удаа ингэ зангидах юм бол суларчаад байдаг учраас 2 удаа зангидах хэрэгтэй юм. 2 удаа зангидах юм бол сулрахгүй. За 2 удаа зангидсныхаа дараа энгийн зангилтаар зангидахад үдээс малтрахгүй. 完成です。またやってみます。はい、じゃあコンコンってして。はい。1個目、2つ目、хамгийн гол нь энэ бичлэг хийдэг юм аа авчрын болохоор энэ өсөр насны анх одоо 4つ目はそんなにきつくじゃない。хөл тавьж байгаа хүүхдүүд зориулсан. Энэ манай Монголын хүүхдүүд хвчлэн үдээсээр их нөслөөд байдаг юм. Тэгэхээр тэр хүүхдүүдэд зориулаад одоо теннисний фүүзийг хэрхэн зөөдөх арга бай гэдгийг нь одоо та бүхэндээ зааж өгч байна. 輪っかにして。で、あと縁って。はい。で、2回。そうです。 За тэгээд одоо энэ дээр бид нэр анхаарах гол зүйл нь 3 зүйл байна. 3 подиум хэсэг, ここと、 шагааны урд あと хэсэг, かかと、 эсгийн энэ この 3 3箇所 дээр を маш сайн 結 чангах ぶと байх 足と хэрэгтэй. 靴がフィットします。 сайн анхаарч хийгээрэй. じゃあ単なるゼレ